Бэшт харанхуй шөнө өөрөө өөртөөгөө ярьж ямар нэгэн асуулт асуух. Харанхуй шөнөөр та өөрөө өөртөөгөө ярих ганцаараа ярих ч юм уу тохиолдолд зөрж яваа сүнснүүд өөртөө нь ярьж гин гэж эндүрээд таны хажууд үлддэг бахна. Хоёрдугаарт шөнө унтахдаа толгоон дээгүүрээ хүнжлөө бүтээж унтах. Толгоон дээгүүрээ хүнжлөөд бүтээгээд унтах юм бол сүнс таныг хараад өгсөн хүн байна гэж эндүрдэг юм байна. Гуравдугаарт хувцсны шүгээгээ онгорхоо орхиж унтах. Хувцсны шүгээ нь хойд ертөнцтэй холбогдох хаалга гэж үздэг учраас хэрвээ та хувцсны шүгээгээ онгорхоо орхиод унтчих юм бол тэрүүгээр сүнснүүд хэлбэрхаан орж гардаг гэж шүү. Дөрөвдүгээрт шөнийн цагаар шивнэж ярих буюу утсаар ярих. Хэрвээ та шөнийн цагаар гэрлээ унтраачаад найзтайгаа ч юм уу хин нэгэнтэй шивнэлтэж ярих юм бол сүнс тэрийг өөрийг нь дуудаж байна гэж ойлгох юм байна. 5 дугаарт та унтахынхаа өмнө чихвчнийхаа дууг унтраас эсхээ заавал шалгаж явах хэрэгтэй юм байна. Яагад гэвэл тэр чихвчнээс гарч байгаа дууны давтамжууд сүнснийхтэй адилхан байдаг юм байна. Тийм учраас өнгөрч яваа сүнснүүд тэр давтамж нь өөртөө нь адилхан учраас өөрийг нь дуудаж гинэ гэж ойлгодог юм байна. 6 дугаарт босгон дээр гიშгэх. Тэгээ би энийг солонгос юм дээрээс харчаад монголынхтай ерөөдөө адилхан юм байна гэж бодсон. Монголчуудтэй босгон дээр гიშгэж болтгүй гэл бага багаас тэгж хэлдэг байсан. Тэгээ би энийг ингээд ясан чинь яагаад юм бол гэд үдсэн чинь энэ босго гэдэг зүйлд энэ гэрийн нэг буг сахиус гэж одоо хэлдэг лөө энерги тэр бүх зүйл нь гэрийн босгон дээр байд юм байна. Тэгээд хүн гаднаас орж ирэхдээ босгон дээр гიშгээд юм босгыг шүргээд ороод ирэхлээр тэнд байгаа нөгөө нэг сүнс маань хилэгнээд уурлаад одоо тэндээсээ гараад ингээд үргээд явцдаг юм байна. Унтцгаая. Ядаргаад орчиж, мэдрэлийн ядаргаад орчиж. Унтцгаа.